Өдрийн мэнд хувь хүний санхүүг амжилттай, хөрөнгөтэй, мөнгөтэй төрөлжүүлсэн орлоготой ч гэх юм уу. За эрсдэлтэй авах байлгахад бол бизнес маш чухал үүрэгтэй байдаг. За бизнес бол хувийн санхүүгийн стратегийн хувьд бол яг үржүүлэгч хэсэг нь байдаг. Гэхдээ хөрөнгөжих, орлогоо төрөлжүүлэх, эрсдлээ удирдах ч гэдэг юм уу маш олон давуу талыг хүмүүс мэдж байгаа учраас бизнес рүү ордог. Гэхдээ хит их найдлага таваа ямар ч бэлтгэлгүй шууд ингээ бизнес рүү орох эсвэл нөгөө өөрийн байгаа бүх хуримтлал хадгаламж байр саваа зараад зээл аваач ч юм уу ингээ бизнестэй оруулах зэрэг нь эргүүлээд таны хувийн санхүүц чинь юу үржүүлэх чүтийн сөргөөр нөлөөлөд эхэлдэг. За орлогын ганц их усрээс хамааралтай болчихдог. Хит их өөрийнхөө хувийн хөрөнгийг нөгөө бизнестэй оруулснасаа бизнес жоохон ашиг өртөж эхлэнгүүт нь буцаж авахгүй бол таны өөрөө чинь амьдралын яг эд хэрэгцээний мөнгө бол оруулснаас та тэрүүгээ татаж авахгүй болохгүй шүү дээ. Юмнээс шалтгаалаад байгууллагын санхүү, хувь хүний санхүү хит их холилдсноос байгууллага чинь ч хөгждөггүй, таны хувийн санхүү ч гэсэн маш их эрсдэлтэй иймэрхүү төр зургууд бол маш их харагддаг учраас хувийн санхүү ямар ч байсан байгууллагын санхуугаас бол тусдаа байлгах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд та зардлаа хувь хүнийхээ төсөвлөх нь байна, орлогоо төсөвлөх нь байна, бизнесээ бас тусдаа төсөвлөх нь байна. За тэгээд хувийнхаа мөнгийг бизнесээс айлуулах тусдаа байлгах нь хэрвээ яг энэ боломж бүрдэхгүй байгаа бол эхний ээлжинд бол жижиг үйлчлэгээ худалдаа эсвэл нөгөө ажлын хажуугаар нэмэлт орлого олох ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар үйлдвэрлэл үйлчлэгээ юу ч гэдэг тэр бизнесээ бол хийгээч. Эсвэл ямар нэгэн байдлаар бусны хөрөнгийг ингээд ажиллах эрсдлийг нь арай өөр газар ингээд тараан байршлуулах байдлаар бизнесээ зохион байгуулах тэр шийдлийг олох хэрэгтэй. За эсвэл биш. За бизнесийн болон хувийн тооцоогоо ямар ч хэсэн тусдаа л бүртгэх шаардлагатай. Энэ бол хувийн санхүүдээр баримталж байгаа маш том стратеги гэж ойлгох хэрэгтэй. За мөнгө урсгалын талингаа гаргана. Өөртөө цалин юм уу ямар нэгэн байдлаар ашиг тухайн бизнесээс аавна. Өөрөөр хэлбэл хувийн чинь санхүү, бизнесийн санхүү чинь тусдаа байлгах тэр нөхцөлийг бүрдүүлэх гэдэг байгаа гэсэн үг. За сургууль зөвлөгөө тодорхой хэмжээний зөв зөвлөгөөг бол аваад хэрэгжүүлээд явах нь бол бизнесийн чинь эрсдэл, таны хувийн санхүүц чинь бас эрсдэл болохооргүйгээр тэр нөхцөлөдөө бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. За орлого тогтворгүй зах зээл өөрчлөгдөхийг ингэж тооцоогүйгээс бас бизнес маань эрсддэг. За бизнесийн маш олон эрсдлүүд байгаа. Зөвхөн энэнд нь таны хувийн санхүүд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг л ерөнхийдөө ярих гэдэг байгаа. Хит их өөр зүйлээр бизнес хийж эхлэхээр таны өөрийн чинь хүртэл нөгөө нэг зээлж хэрэг бол бас багасчдаг ч гэдэг юм уу. За түншийн маргаан зах зээлээ судлахгүй, эрсдлээ тооцохгүй, магадгүй хувийн чинь зорилго бизнестэйгээ зөрчилдөх зэрэгээс шалтгаалan бас асуудлууд үүсдэг. Энээсээ та урам зориг авч чадахгүй, бизнесээ амжилттай хийж чадахгүй, эргүүлээд нөгөө нэг орлогынхоо олон төрөлжлөлтийг хангах, эрсдлээ тооцоох, хөрөнгөжих тэр зорилгууд маань бол бизнесээр хангахдахгүй байх нөхцөл байдаг. За тэгэхээр ямар ч хэлсэн бизнесийн төсөв, таны хувийн санхүүгийн төсөв хоёр бол ямар ч хэлсэн тусдаа байлгах хэрэгтэй. Аль алин дээр мөн эрсдлийн нөөц буюу санхүүгийн дээр санхүүгийн хамгаалц гэдэг юм тодорхой хэмжээний хоригдлол бол тусдаа байх хэрэгтэй. За хууль зүйн зөв хэлбэрээр бүртгүүлэх шаардлагатай. Энэ төрийн бас байх юм уу, хязгаарлагдмал хариуцлагатай компани байх юм уу, хувьцаат компани байх юм уу гэдэг юм нөхөрлөл хоршоо гэдэг маш олон хэлбэрүүд бол байгаа шүү дээ. Энэ нь ямар хэлбэрээр байхаас шалтгаална та эргүүлээд тухайн бизнесээс үйл ажиллагаанаас ашиг хүртэхэд бүрдэгдэж байгаа татврын хувь хэмжээ өөр байгаа учраас бас эргүүлээд таны хувийн санхүүтэй ч уялдаж ялгаатай байдаг. Тийм учраас хууль зүйн зөв хэлбэрээр бүртгүүлэх шаардлагатай. За хэрвээ хин нэгийг та хамтарч байгаа бол хамтын гэрээ дүрм журмтай маш тодорхой байх хэрэгтэй шаардлагатай байна. За ингээд хувь хүний санхүү, бизнесийн санхүү бол ямар ч байсан тусдаа байх хэрэгтэй. Үгүй бол санхүүн зэгцгүй байгууллага бол итгэлцэл хяналт хуулийн
хамгаалт ч гэдэг юм уу. Ямар ч байсан хамгийн гол нь өсөж дэвших боломжоор эрсдэлд ордог учраас одоо яг үүсгэн байгуулад эсвэл одоо үйл ажиллагааг нь аваа явж байгаа хүн болвол хувийнхаа санхүүтэй холилохгүйгээр зэгцтэл авч явах хэрэгтэй. Тэгвэл яаж одоо тухайн бизнесээс ашиг хүртэх юм бэ? Одоо яаж өгөөжөө бий болгох юм бэ гэх юм бол одоо цалин байж болж байна. За энэ бол татврын жоох эрсдэлтэй байгаа байна. Нийгмийн даатгал байгууллагаас 12%, за ахуй хүнээс бол 12% ингээд нийлээд 24%-ийн нийгмийн даатгал дахиад нэмээд ахуй хүний орлогын дотрын 10% төлөөд байгаа учраас өндөр цалин өөртөө тавих бол бас боломжгүй болчиход байгаа. Та өөртөө цалин авснараа эргүүлээд нөгөө нэг татврын айгуу дарамттай байгаа учраас тогтмол тодорхой хэмжээний одоо мөнгөнд өгвөл цалин болгоод аваа явахд бол болж байна. За нөгөө өөр нэг одоо боломж гэх юм бол ногдол ашиг хэлбэрээр авч болж байна. Ногдол ашиг бол орлогын албан татврын 10% одоо төлдөг. За тэгээд ашиг хийсэн тохиолдолд одоо ашиг хийлтлээ ямар хугацаа бас зарцуулах нь бас тодорхойг байгаа даа тий. За эсвэл зээл урьдчилгаа байдлаар бол компаниасаа эсвэл бизнесээсээ ингээ мөнгө татаж авалж байна. Энэ нь бол эргүүлээд компанидаа төлнө. Хоёр дахь юм бол хүүгийн тодорхой хэрвээ одоо Монгол улсад мөрдөгдөж байгаа ижил төрлийн хүүтэй адил төвшний одоо хүүг та компанидаа буцаа өгөх ёстой гэсэн. Одоо тэр зээллийн чинь шалгуур байх ёстой хугацаатай, гэрээтэй, хүүтэй ч гэдэг юм. Гэхдээ хүү нь нөгөө харилцаа маргалтай этгээдэд гэдэг юм одоо юм хуулийн бас зүйл залтаар бол тодорхой хязгаарт одоо юу яадаг шалгуур тавигддаг. За зардлын нөхөн олгуураар бол бас та компаниас өгөөж хүртэж болж байна. Одоо жишээлбэл та одоо тодорхой хэмжээний зардлуудаа бол компаниас гаргуулж болно гэсэн. Хэрвээ таны тэр одоо зардал чинь компанид ямар нэгэн хамааралтай зардал гэдгийг та нотолж чадах юм бол ямар ч татвар төлөхгүй компани татвар ногдох орлогоос хасагтаа явна. Хэрвээ ямар нэгэн байдлаар тэр тухайн компани үйл ажиллагаатай хамааралтай гэдгийг нотолж бичиг баримтаар нотолж чадахгүй байх юм бол та шууд бус орлого гэж үзээд 10% татвар төлнө гэсэн үг. За ийм ялгаатай байгаа. За мөн хувьцаагаа ямар нэгэн байдлаар зарах байдлаар одоо тухайн бизнесээ мөнгөжүүлэх боломжтой тийм ээ. За хувьцаагаа зарахын давуу сул талуудыг үлдээлэгдсэн дээр харууллаа. Та бүхэн бол харна. За ер нь бол та одоо өөрийнхөө бизнесийн 20 хүртэлх хувийг бол зарснаар санхүүгийн хэрэгсэл гэж үздэг. Энэ нь бол ямар учиртай гэх юм бол 20 хүртэлх хувь дээр бол таны одоо орж ирж байгаа өөр хин нэгэн байх юм бол компанийнхаа удирдлага эзэмшил одоо хяналтыг алдахгүйгээр гэхдээ бусдын мөнгийг ашиглах боломжтой тэр одоо тоо гэсэн. Одоо тэр хэмжээ 20 хүртэлх хувь. За санхүүгийн бүртгэлд бол санхүүгийн хэрэгсэл гэдэг одоо жишээлбэл бид нэр компаниас одоо хөрөнгөний биржээс хувьцаа авахд бол нэг 20 хүртэлх хувь байх юм бол зөвхөн одоо үнийн өсөлт ногдол ашигаас одоо орлого олох боловч яг тухайн компани удирдлагт нь ороод одоо нэг шийдвэр хамт гаргалцаж чаддаггүй тийм. За 20-50% байх юм бол хараат компани, 51-ээс дээш байх юм бол охин компани гэж одоо үздэг. За ингээд бизнесээ бол ямарч хэлсэн мөнгөжүүлэх бол боломж байгаа. За дараагийн хичээл дээр санхүүгийн хэрэгсэл одоо үзье. За баяртай.